Хай, өнөөдөр 8 сарын 7 бэлгийн толлоор 24 баг улирлын намар эхэлж байгаа өдөр гэсэн. Гэтэ яг ингээ Хятадд амьдрал дээр энэ 24 улирлын айхтар юм баяр, ёслолын өдөр болж ингэж тогтоогддгоо ч гэсэн. Ер нь Хятадууд аягүй айхтар за ингээд нэг хуучныхаа юмыг одоо түүх соёлоо орчин үедээ хэрхэн хослуулах амар сайн мэддэг за. Ер нь ингээд орчин үеийн залуучууд бол заавал ингээд өнгөрсөн баларсан ч юм уу эсвэл сонирхолгүй энэ төр гээд түүхээ уламжлалаа айхтар тоохгүй байж болно шүү дээ тий. Илүү ирээдүйлүү техник технологийн хөгжил рүү ингээд илүү сонирхоод байх нь аргагүй. Тэгэнгүүт Хятадууд нэг юм хуучин юмнуудаа ирээдүйтэй ингээд амар эвтэйхнэр хослуулад хүмүүсийн ингээд сонирхлыг татаад улам гүнзгийрүүлээд байдаг за. Одоо жишээ нь өнөөдөр ингээд намар эхэлж байгаад тэгжээ шүү дээ тий. Тэнгүүд ихэнх хүмүүс юу энэ хар хаалт ч юугээс намар эхэлчихэд ингээд тоохгүй шүү дээ тий. Тэнгүүд одоо ингээд сүүлийн жилүүдэд намрын анхны цай гэдэг ингээд цахим орчинд ийм нэг хөдөлгөөн өрнүүлсэн за цахимч гэж тий ер нь цахим орчноос үүдэлтэй нэг ийм арга хэмжээ байгаа гэдгийг. Тэр нь юу вэ гэхлээр одоо ингээд бэлгийн толлоор намар эхэлж байгаа энэ өдрөөр залуучууд чи тий хүмүүс биедээ цай авч өгдөг за. Цай гэдэг нь хэвчлээ одоо bubble tea, жимстэй, чихэртэй, элдв одоо гадуур зардаг ийм аягтай цайнууд биедээ авч өгөөд одоо хайраа илэрхийлэх, найзууд биедээ авч өгөөд нөхөрлөлөө илүү дулаан зөөлөн уур амьсгалтай болгох зэргээр нэг сэтгэлээ илэрхийлж байгаа нэг тийм хөрхэн арга хэмжээ болгоцсон байхгүй юу? Тэгээд хүмүүс өнөөдөр өөрийн цахим орчиндөө авсан, өгсөн цайныхаа зурагнуудыг оруулаад тайлбар авчичдаг байхгүй юу? Одоо би цай авах хайртай хүн шүү дээ. Найзууд маань биедээ цай өглөө аль эсвэл үйлчлүүлэгч маань өглөө энтер гээд аягтай цайнуудын зураг оруулаад идэв. За тэгэнгүүт нөгөө талаасаа одоо бэлгийн тоолол гэдэг чинь Хятадаас ихтэй гэж үздэг шүү дээ тий. Эрт дээр үесээ тариачин ард түмэнд нар сарны тоолол цаг агаарын урьдчилсан бэлтгэл маш их хэрэгтэй байсан гэдгээс бэлгийн тооллыг ашигладаг байсан гэж ярьдаг. Гэхдээ одоо харин дэлхийн нийтээрээ аргын тооллыг ашигладагч Хятадууд бэлгийн тооллоо ингэж ашиглахгүй биш ингэж утга учиртай зүйл гэдгийг орчин үед ч гэсэн өргөжлүүлэн ингэж арга хэмжээ зохиох маркаар уламжлуулан авч үлдээд байгаа юм болов уу гэж харагддаг. Сая WeChat-аа харсан чинь хүмүүс бүр амар их цайны зураг постлчиж хүүгийн найзууд хүртэл постлцсан за цай ууж байгаа зураг мурга. Тэд нар бас өвчөвдөө гэж юу. Нөхөр маань өнөө орой ажилласаа ирэхдээ надаа миний цайг авчирч магадгүй. Тэгвэл айгуул нэг л их мундаг залуу бараг надад цэцэг өгчөг юм шиг л орж ирэх байх. Гэхдээ мартаад ч юм уу эсвэл авчирахгүй ч магадгүй. Тэгээ худлаа тэрэндээ бантаад за тэр хятад ёсноо бид нарт ямар хамаатай ингээд алдаага хаацайлах байх. Гэхдээ тэгсэн ч гэсэн хүн болгон ингээд бидэд аяг цай авч өгчөхэд ч надаа авчихгүй л мухал та. Гэхдээ тэгэл орой гар хоосоо ороод ирвэл одоо тий яах вэ пил авчих хөөс. За өнөөдөр хайрын талаар ярилцгаа. Йоо хэлэх гэсэн чи бүр амар хичээд ах ингэж юу. За хайр гэж юу вэ? Хайрыг бүрдүүлдэг хүчин зүйлс юу вэ? За хүн хичээгээд ганцаараа ингэ яриулаад хэлэхүү бүгдээрээ санал бодлоо солилцсон шүү. Хайрыг уу? За нэг сайн мэдэхгүй шүү дээ. Ер нь яач ч мэдэх үлээ дээ гэж юу. За ер нь нөхрөөрөө жишээ авчи за. Би тэгэл муул юм бол хойд хараа уухаа гэдэг шиг дандаа нөхрөөрөө жишээ авна. Би өмнө нөхрөөс асууж исэн за чи хайрыг юу гэж боддог вэ гэд. Тэгсэн чи ингээд амар баг эргэлзэлгүйгээр шууд хэлсэн. Хайр бол халамж хариуцлага гэд за. Тэгээд тэрийгэ тайлбарлахдаа эр хүн бол гэр бүлийн ноён нуруу, гэр бүлээ хамгаалах гол хүч байдаг. Тэгээд гэр бүлийн хамгийн чухал зүйл бол хайр байдаг. Тийм болохоор эрэгтэй хүнээс гарч чадах хамгийн том хайр бол хариуцлага гэдгийгсэн за. Ер нь гэхдээ ихэнх эрчүүдийн хувьд за тэгээд ер нь Азийн дорны улсуудын эрчүүдийн хайрыг харах хандлага нь хөвчлэн хариуцлага байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ миний хувьд хайрыг одоо ер нь багасаа л тэгэл хүүгэлдэйн киноны дөрүүд, ном сонин дээр гардаг дөрүүд ч юм уу нэг тгийж төсөөлөө хайрыг ихэвчлэн романтик мэдрэмж, үнэн ч нээлттэй ихтэй байдал нэг тийм хэрвээ ариун романтик сэтгэлээр л ингээд голчлон төсөөлөд идэв.
Одоо тэгэл хамгийн анх багтаа ингээл хайрыг аав ээжийн хайраас хардаг бол аав ээж хоёроо ингээ хоорондоо муудалцаад хэрэлдэж энэ төр болонгууд нь энэ хоёр хүн бие биедээ хайрг болчих гэдэг мэдрэмж төрдөг гэсэн. За тэгэд эвлэрээд ингээд эвтэй ангууд нь үгүй юм байна. Бие биедээ хайртай юм байна гэд ингээд ойлгочдөг гэсэн болохоор ч тэр ер нь нэг тийм бие биетэйгээ хүндлэлтэй эвтэй харьцах, итгэлтэй байх, хэрүүл уруулгүй тийм романтик байхыг л хайр гэж бодоод өсчиж. За тэгээд ямар ч ихсэн хос хоёр бие бинийгээ хайрыг юу гэж боддгийг мэдсэн ч гэсэн одоо жишээ нь хайрыг бүрдүүлж хүчин зүйлсийнхэн одоо оролцооны хувьд хэрэг байгаагаас шалтгаалаад ондоо байгаа шүү дээ. Одоо нөхөр гэхэд хайранд байх хариуцлагыг бараг 60-70% гэж боддог бол би бол итгэлтэй үнэнч нээлттэй байдал зэргийг бол бараг 40-50%гээ ботчдөг ч юм уу тий. Тэгэд би болохоор харилцаандаа өөрийгөө айгүй нээлттэй илэрхийлээд тэгэд буцаагаад нөхөр надтай өөрийгөө нээлттэй илэрхийлж бодол сэтгэлээ хуваалцах болохоор энэ хүн надад хайргүй байна. Надад бүх юмаа ярихгүй байна. Ямар дотор хамиртай юм гэж бодонгоо за нөхөр үгүй тийм биш. Би хайртай илүү байдгийн. Тэгвэл би илүү их юм хийж харуулъя. Илүү өөрийгөө хичээж үзүүлье. Энтэр гэдэг. За яг л нөгөө нэг хайрыг хариуцлага гэж боддгоороо ингэ тайлбарлах гэдэг. За тэгэд ийм одоо зөрүүнүүд яг амьдрал дээр ямар асуудал дагуулах вэ гэхлээр бас үе бас би нэг ойлгохгүй маргаан гарна штэ. Одоо жишээ нь за сүүлийн үед гарч байгаа маргаанаа ярихаар за би бас ингээл хаяа сэтгэл санаа харуулна штэ. Нөхөр маань ингээд сураад төгсөөд мэрэгчлэрээ ажиллаад ингээд нийгэмд хувь нэмрээ оруулаад яваад идэг. Гэтэл нөхөртөөгөө хайр дурлалаараа холбогдсон би бас л ялгаагүй сурсан төгссөн. Дэлгүүрт нь хэлдэг байхгүй юу? Яасан би чамаас илүү дутуу зүтгэсэн юм уу? Илүү амарсан юм уу? Яагаад өнөөдөр би гэрийн ажилд арын албанд өөрийгөө сурсан мэдсэнийг гаргах боломжгүй нийгмийн хувьд үүрэг оролцоо харьцангуй багтаагаар ингэж байгаад байгаа юм би амьдралынхаа хугацааг хүрээд байгаа юм би ч юм уу тий. Тэгээ утгаар одоо хайр гэдэг чинь халамж хариуцлагаас гадна итгэл, үнэнч нээлттэй харилцаа. За тэгээд мэдээж би бинийг санаж өгүүлэх, хоорондын таталцал, харилцсан, хөгжил дэвшил гэсэн олон хүчин зүйлтэй юм шүү тий. Аюурын сайн мэдгүй. Бай бай.